Амархан сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ орой минь төргий. За анхаарал татсан асуудлаар ярилцдаг студид рүү ярилцлагын маань ээлж дугаар эхэлж байна. Энэ удаад бид студидтэй Монгол Улсын засгийн газрын тохируулж яадлыг цөмийн энергийн газрын дарга Тэгш баярыг урьж оролцуулаад байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хоёулаа ихлэ ярилцлагаа энэ цөмийн энергийн газар маань ямар үйл ажиллагаа явуулдаг газар юм бэ гэдгээс нь бас ярилцж эхлэх нь зөв баг. Хэдийгээр зарим хүмүүс тодорхой хэмжээний мэдээлэлтэй байдаг ч гэсэн олон хүмүүс бас нэг төдий сайн ойлголтгүй байдаг л та. Цөмийн энергийн газар гэхээр айгүй бол зарим нь бүр нэг атомын бөмбөгтэй холбоотой юм шиг юм ойлгодог ч байж магадгүй тийм ээ. Тэгээ нөгөө хүн нөгөө мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг утгаараа нэмээ нөгөө буруу ойлголтон дээр зарим хүмүүс улс төр хийх ч гэдэг юм уу тоглолтыг асуудал гардаг учраас эхлээд энэ ерөнхий ойлголтоо зөв өгөх нь зөв баг. Орой минь төргий. Манай цөмийн энергийн газар бол цөмийн технологиг энхийн хэрэглээг нэвтрүүлэх цемент технологи хэрэгжилж байгаа газруудад одоо хяналт тавих гэсэн үндсэн хоёр чиглэл үүрэгтэй л байгууллага. Ухаандаа цемент технологи маш олон салбарт хэрэгжилж байна л да. Энэ хэрэглээг дэмжих. Нэг дэмжсэн бол тэр хэрэглээг одоо стандартын дагуу, ном журмын дагуу хэрэгжилж байгаа эсхийг хянах энэ хяналтын хоёр үндсэн функцтай л газар. Дээрээс нь цацрын идэвхтэй ашигт мултмлын яг одоо эдийн засгийн хэрэглэнд оруулах гэсэн үндсэн 3 нь л. Гэтэ энэ бол ихтэй яг цөмийн технологи нэвтрүүлэхтэй ороо авчихна л доо. Цөмийн технологи их олон салбарт ашигладаг сая цохос дурдлаа шүү дээ. Тийм ээ. Бид нар ерөөс тэр бол мэддэггүй юм шиг байна. Амьдралаа хэрэглээнд байгаад багт. Одоо жишээ нь ямар салбарт байна уу? Хүмүүсийн хамгийн сайн мэддэггээр тийм ээ. Бүр ангаах хүнд хүрч байгаа шүү дээ. Хүн хэдэн ухаантай хэлэхээс нааш гэж бид одоо энэ ийм салбарт хэрэгжилж байгаа гэдгийг хэлж байхгүй бол хүмүүс мэддэггүй байна. Энэ тэр хүмүүсийн буруу биш юм байна л гэж бид дүгнсэн. Бид энэ чиглэлээр хүмүүст ойлгох хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэхээр одоо жишээлбэл та бүхэн шүдний эмнэлэгт очиод шүдний гажиг тий одоо байна уугүй юу гэдгийг шалгуулахдаа цөмийн технологиос тоног тохиромж зургийг авах болох жишээтэй. Хавдар судлалын эмнэлэг дээр очиод хавдраа онцлогоо эмчилгээ, хяналт нь бас цөмийн технологиос суурилсан тоног тохиромжээр бас цасрагаар одоо энийг эмчилдэг байх жишээтэй. Нэгдүгээр эмнэлэг дээр одоо эргэтэн шилжүүлэн суулгахын өмнөх үе шатууд шилжүүлэн суулгах процесс тэрний дараа үеийн процессд бол цөмийн технологи хэрэгжилж байна. Монгол би их олон удаа хэлж байгаа. Монгол улс бол өөрөө хөдөө аж ахуйн орн. Тийм учраас малын өвчнийг ангаах вакцинуудыг цөмийн технологиос суурилж хийж байна. Жишээлбэл малын мялзан гэх мэт өвчнүүдийг бүрэн эмчилсэн орны танд манайх орсон. Монгол бол бас өөрөө уул уурхай орн. Үнэхээр уул уурхайгаас хамааралтай эдийн засгт орн. Тэгэхээр уул уурхайн салбарт бидний гаргаж байгаа жишээлбэл 1 тонн одоо хөдөр дотор хичнээн хэмжээний алт байна. Тийм ээ? Ингээд хичнээн хэмжээний зэс байна гэдгийг дотор нь хичнээн алт байна гэдгийг ингээд цөмийн технологи суурлаг, геологийн төв лаборатори болон бус лабораториуд дээр спектр анализ гаргаж одоо цөмийн технологи гаргаад одоо гаргаж ирж тавиад тэрнийг нь бол одоо калькуляшн дээр тийм ээ эдийн засгийн тооцоог нь бодоод зах зээл дээр үнийн тогтоогоо гаргаад манай одоо улсын төсөв одоо бий болж одоо зам тавих уу нөгөө 70 мянгаыг өгөх үү өвгдийн тэтгэврийн өгөх үү асуудал энэ суурин дээр цөмийн технологи байна. Өөрөөр хэлбэл Монгол улс мөнгөтэй байх уу мөнгөгүй байх уу гэдэг энэ тодорхойлох цөмийн технологи хэрэглэгдэж байна. Сургуулиудын төсөв бүхэл төсвийн байгууллагад бол мөнгөнийг одоо уул уурхаас хамаарал эдийн засгийн орны хувьд ярьж шүү дээ тийм ээ. За тэгээд та бүхэн мэднэ хил гайлаар ороод ирэхэд хил дээр та нар одоо бүх ачаа бараагийн сканердуулдаг тийм. Тэн дотор чинь цөмийн технологийн суурилсан цөмийн дотор юу байгааг удалж өсгөөд дотор талаа хардаг систем чинь өөрөө цөмийн технологиос суурилсан тоног тохиромж. За тэгээд гал төмөрөөс хэрэглэх дээрээс нь одоо терроризм гэж ярьж байгаа терроризмоос хэрэглэх энэ бүх үйлсэд цөмийн технологийн хэрэглээг хэрэгжилж байгаа маа. Тэр нэг ураанаас гаралтай технологи, ураантай холбоотой технологи хэрэгжилж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та цаашаа. Яг ингэж хэлээд ирэхээр л ойлгож эхэлж байна л да тийм ээ. Тэгэхээр ерөөсөө цөмийн технологи, цөмийн шинжилгээ ухаан биднээс хол юм шиг л бодоод байсан чинь аль хэзээ амьдралд бүр ингээ хэрэглээ болчихсон тэрнгүүгээр бүр байж болохгүй хэмжээнд л очсон байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар бас түүхээс ерөөсөн эргэж харвал өнгөрсөн онд энэ цөмийн энергийн компани Монгол улсад байгуулагдсан 50 жилийн болсон. Олон улсын цөмийн энерги агентлагийн гишүүн болсны 40 жилийн ойг гэдэг ингээд
Энэний ач холбогдлыг бүр эртнээс манай улс уг нь мэдэрсэн, хэрэгжүүлсэн яваад байгаа юм байна л да, тийм ээ. Бид их ухаантай арддаг юм. Тэгээд анх л одоо цөмийн нэрийн газрыг өнөөдөр цөмийн нэрийн газар гэж урд нь бол цөмийн нэрийн комиссийг 50 жилийн байгуулаад тэгээ олон улсын атомын энерги агентлаг гэж байгаа. Энэ агентлагийн одоо гишүүн бол 40 жил болсон. 40 жилийн хугацаанд бол бид их олон сайхан амжилтуудыг олж цөмийн технологи олон нээлтүүдийг амьдрал хэрэгэлсэн байна. Бас бүс нутгийнхаа хэмжээнд бас инхийн зорилго цөмийн технологи нэвтрүүлэх хамтын ажиллагаа их сайн байна гэж олон улсын атомын энерги агентлагийн техник хамт ажиллагааны газраас манай улс их өндөрөөр үнэлсэн. Энэ бол одоо манай салбар үнэхээр сайн хөгжиж энд үе үеийн одоо төр зэсгээ удирдлагууд анхаарал их сайн тавьж ирсэн үр байна гэж харж байгаа. Тийм учраас цөмийн энергийн хүмүүсийн 50 жилийн огоо өргөн тэмдэглэсэн манай одоо физикчд маш их ирсэн, цөмийн технологи хэрэгжилж байгаа салбарын олон эрдэмтэд байгууллагууд ирсэн. Тэгээд тэд маш их сэтгэл хангалуун цаашид бид 50 жилийнхаа ололтоо ирсэн, алдаа оноогоо ирсэн. Одоо ирээдүйн 50 жилийг бид яах вэ гэдэг суурьа тавьцгаас нэг сайн жил болсон. Энэ жил бол бид илүү их сайн ажиллах байх гэж найдаж байгаа. Манай улс цөмийн зэвсэггүй бүс гэдгээ, цөмийн зэвсэггүй орон гэдгээ нэлээд эрс зарласан нэгдсэн үндэсний байгууллага баталгаажуулсан тийм ээ. Тэгээд энэний ач холбогдол нь юу вэ? Хүмүүс нөгөө яг энэ цөмийн технологи, цөмийн зэвсэг хоёрын заа гэлгааг л бас тооцоолох гэдэг нь л зэвсэггүй бүс гэдэг зарласнараа бид ингээд цөмийн технологиг инхийн бусаар хэрэглэхгүй, бид цэргийн зориултаар хэрэглэхгүй гэдгийг нэгдүгээрт дэлхийн нийтэд зарласан. Хоёрдугаарт бол Монгол улс цөмийн зэвсэггүй бүс гэдгийг нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн 5 байнгын гишүүн орно энийг баталгаажуулж Монгол улсад цэрэг зэвсгийн ямар нэгэн гадны одоо тийм үү одоо халдлага ирэхэд манай тусгаар тогтнолд тий баталгаа гаргаж өгсөн энэ том ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл энэ салбараа дамжуулж улс орны тусгаар тогтнолыг инхийн одоо яриа хэлцээрэн шавар дипломат аргаар одоо бид тусгаар тогтнолоо хамгаалах энэ өөр одоо чиглэлд Монгол улс маш өндөр түвшинд амжилт олж байгаа. Энэ нь бол энэ салбартаас ашиг холбоотой юм байгаа л да. Тийм учраас цөмийн зэвсэггүй үсийг тодорхойлсон сая цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг хэрэгжилтийг одоо Монгол улсын их хурлын дэргэдэх гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорон дээр одоо хилцэж одоо энэ хуулийн хэрэгжилт бол бас өндөр түвшинд сайн байна гэсэн. Хойш давч хэрэгжүүлэх арга хэмжээг бас ярилцаж одоо засгийн газар чиглэл өгсөн, манай агентлаг чиглэл өгсөн байгаа. Тийм учраас бол бид энэ хууль хэрэгжүүлэх чиглэлд хуулийн үр дүнг одоо улсын тусгаар тогтнол тий аюулгүй байдал эдийн засагт яаж нөлөө үзүүлэх үү гэдэг талаас их чухал салбар учраас одоо энд их анхаарч ялангуяа цөмийн зэвсэггүй бүс гэдэг бол биднийг дэлхийн түвшинд Монгол улс ямар их том одоо стратегч тий улс бай гэдгийг харуулж өгснөөр их онцлогтой тийм одоо статустай нүүбийн хэмжээнд нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээнд Монгол улсыг одоо ингэж үнэлж хүлээж авч нэгдсэн үндэсний байгууллагын гол одоо байнгын аюулгүй одоо цөмийн зэвсэг 5 орн бол Монгол улс цөмийн зэвсэггүй байсан нөлөө манай одоо тусгай тогтнолд баталгаа гаргаж өгч байгаа ач холбогдолтой. Энд бол Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчд одоогийн ерөнхийлөгчд чинь одоо оруулсан хувь нэмэр их байгаа л гэж. Аюулгүй зөвлөлийн 5 гишүүний 2 нь манай 2 хөрш тийм ээ. Хятад, Орос гэдэг. Тэгээд дээр нь цөмийн технологиор дэлхийд одоо маш өндөр хэмжээнд явж байгаа. Орос бол одоо цөмийн технологиор дэлхийд бүр тэргүүлж ийн гэхэд болох байх тийм. Зүгээр Франц байна тийм. Одоо зүгээр яг хүмүүсийн нэг болгоомжл гэдэг юм нэг тийм айдас байдаг л да. Зүгээр 2 хөрш маань ингээд цөмийн технологи өндөр хөгжчихөөр инхийн зорилгоор ч бай, цэрэг зэвсгийн зорилгоор ч ингээд цөмийн байгууламжууд мэдээж байж таараа штэ. Зүгээр янз бүрийн судалгаатай мэдээлэл байдаг үгүй юу? Манай одоо улсын хилийн ойролцоо янз бүрийн байгууламжууд байгаад хэрвээ тэнд янз бүрийн ославаар гарвал манайд одоо нэг уур амьсгалаар гэдэг юм уу агаараар дамжаад агаар сэлгээр дамжаад хор нөлөө үзүүлэхгүй яах вэ? Энэ тэрийг зохицуулсан гэрээ конвенц байна уу гэл хүмүүс бас сонирхдаг юм байлээ. Энэ чиглэлийн конвенц бол би манайх элсэн конвенцч бай. Элсэхээр одоо жишээлбэл манай хилийн иргэнд хооронд байгаа цөмийн байгууламжуудын талаар мэдээллийг авах боломжийг нээлтүүлэх одоо конвенцд элсэхээр ярьж байгаа. Эцэстээ энэ бүх конвенцүүд бол бидний элсэж байгаа конвенцүүд бол
цөмийн хог хаягдлын эсрэг тийм л одоо хүн өнцөд байгаа. Бодлого нь бол. Ерөн зүгээр энд одоо хэлэхэд цөмийн хаягдлаар одоо санаандгүй олон чиглэлээр хүмүүс мэдээлэл явуулж ийн оруулж ирнэ гэхгүйгээд цөмийн энергийн газрын даргын хувьд цөмийн болон засварын хяналтын улсын ерөнхий байцаагчийн хувьд хариуцлагатайгаар мэдгэтгэхэд хил гайлаар цөмийн хаягдал оруулж ирэх тухай альва гэрээ хэлцээр манай Монгол улс хийгээгүй шүү. Хойштож бас хийхгүй гэдгийг бас албасаар хариуцлагатайгаар мэдгдэх ёстой. Ингиж ард нийтийн сэтгэл санаагаар айдсаар тоглох шаардлага байхгүй. Энэ чиглэлд бити одоо энэ чиглэлд одоо хүмүүсийг айдс төгсөөр төрүүлэх талаар одоо ямар нэг орлого хийхгүй байхыг бас анхааруулж байгаа. Яг би таны яг над ярьсны чинь уг нь асуух гэж байсан юм байна. Яг нэг хэсэг тийм сургалт тарсан шүү дээ. Японы цөмийн хаягдал төрүүлж ирчээд байна. Японы цөмийн хаягдлыг Монголд авчирж буужлах гэж нэг айл нэг хэсэг баахан шууглаа. Дорногов дураанд ингээ мал хорд хүн мал хордлаг айл нэг баахан шууглаад игж байгаа байхгүй болсон замхарсан тийм. Тэгэд би зүгээр ингээ дотроо бодохдоо иймэрхүү шууганд игдээх нь Монгол цөмийн технологиг хөгжүүлэхгүй байх ч юм уу эсвэл нэг тийм ээ нэг улс төрийн өрсөлдөгчөө зүгээр намнах нэг тийм явцсан аргын хүрээнд нэг хүмүүс олон хүмүүс нэг тийм сэтгэлийн айдас төрүүлэх зорилгоор юм зохиомжтой шууганд игдээх ийм сонирхол байна уу? Эсвэл энэ хүн тийм дотоод сонирхол нь магадгүй Монгол улсыг одоо юу гэдгийг цөмийн станцтай болчихгүй цөмийн технологиор гайгүй сайн хөгжиж үе эдний түүхийд байдаг учраас гисэн гадныхны эсвэл тийм чөдөрлөх гэсэн дотор нь одоо жоохон өмнө шууганд игдэх гэсэн тийм орлого яваад идэх юм л. Яг гоо ер нь бол бид цөмийн энерги газрын дарга болоод энэ зүрх нам ижлэн хүмүүстэй уулз яриад ингэж яхад бол нэг дотооддоо бол нэг тийм үү нэг бие биенийг эсрэг юм байхгүй юм шиг. Энэ цөмийн технологийн хэрэглээд дэмжиж байгаа байлээ л дээ анзаарч. Харин зүгээр бид ингээд ураны жишээлбэл дэлхийн сүүлийн одоо 10 20 жил тогтоогдсон тийм үү ашиглагад хамгийн одоо тохиромжтой хамгийн их нөөцтэй тийм урд өнгөрсөн жилд тогтогдлоо. Тэр нь бол 50 орчим мянган тонн 50 гаруй мянган тонны нөөц зөөвч яваа гэж орд. Бид энэ урдыг ашиглаад эхлэх юм бол маш олон газар ураны урдууд эдийн засгийн байдалд хүнд байдалд орох юм байна. Маш олон газар ажиллаж байгаа. Маш олон Монголоос өөр газар ажиллаж байгаа ураны урдуудын өрсөлдөх чадвар муудах юм байна. Ер нь бол тийм одоо тооцоо судалгаанууд байна л да манайд. Тэгэхээр энэ Монгол улс энэ ураны салбарт өрсөлдөх чадвартай байх нь Монголд өгнө хэрэгтэй. Тэр нөгөө өрсөлдөж байгаа нөхдүүдэд бас хэрэггүй гэдгийг бас анзаарч хармаар байна. Тийм учраас энэ талд монголчууд ухаантай энэ тал дээр илүү сайн дүгнэлт одоо өгж байгаа байх, өөрсдөө бодож тонгоож байгаа байх. Харин цөмийн энергийн газраас бас энэ чиглэлээр цөмийн технологи хэрэгэлдэг байгууллагуудын хувьд бол энэ технологийн давуу болон сул талыг олон нийтэд сайн ойлгуулж одоо муу ойлгуулж ирсэн байна. Бид ойлгуулж чадахгүй байгаа юм байна. Ирээдүйд сайн ойлгох талаар анхаарах ёстой байна гэдэг дээр бид дүгнэлт хийж бас ярьж байгаа. Энэ чиглэлээр бас нэлээд анхааралтай ажиллаж байна. Хоошд бид бол энэ технологийн олдтой дэвшилттэй бас талын нэвтрүүлэхээс гадна тэрнээс яаж одоо сөрөг талаас сэргийлэх вэ гэдгийг одоо олон улсын стандарт ном журмын дагуу хийх ёстой л да. Яг л нэг хэсэг нөгөө манайх чинь нүүрсээр хятадын гол нийлүүлэгч болоод Австралид үер болсон жил тэгсэн шүү дээ. Тэгээд нөгөө тэрнээс биш нөгөө бид нар нөгөө шог байдлаар нөгөө хошигнод гэсэн Австралид үер болчихсон тэгвэл манай нүүрс өндөрөх юм байна гэдэг шиг. Зөв манай энэ ураны нөөц их болчихвол одоо бидний ашиг орлого багтахнаас гадаад талын тийм болгоомжил бас байгаа бас нөлөөлөд ах шиг байна. Тэгээ дээр нөгөө манай ч нөгөө юу гэдэг хэвлэл мэдээлэл гэдэг юм уу нэг арчилсан нийгэм учраас чөлөөтэй учраас энэ дээр яаж тоглож болоод байна л тийм ээ. Буруу зөрүү ч юм явж байна. Зөв зүйтэй ч юм бас л явдаг л байх. Тэгээд тэн дээр л асуудал байх шиг байна. Монгол Улсын их сургуулийн цөмийн судалгааны төв гэж байгаа тийм ээ. Тэнтэй танай агентлаг бас хамтарч ажиллахлаар өнгөрсөн жил яриа хэлцээ хийжсэнийг санаж байна. Энэ төв маань ч гэсэн бас одоо хэд хэдэн лабораторитой мэрэгжилтэн оюутнууд байдгийн билээ тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлээр манайд бол бас энэ цөмийн физикийн чиглэлийн цөмийн технологийн чиглэлийн мэрэгжилтнүүд дотооддоо бэлтгэж байгаа гэдэг бас нэг ололт тоо. Тэгэл байх уу? Ер нь бол Монгол Улсын их сургуулийн одоо физик электрон сургууль гэдэг юм л да. Дотроо цөмийн физик, онлайн физикийн ангууд би өөрөө тийм төгссөн. Зүгээр одоо ямар төвшөнд хүн бэлддгийг би одоо зүгээр өөрийнхөө жишээгээр хэлээ л да. Манай ангид нэг 80 орчим хүүхэд
анх орж исэн. Тэгээ 20 орчим хүүхэд төгссөн нэлээд шигшигцэн гэсэн үг шүү дээ. Тэн дотроос жишээлбэл одоо барууны орнуудад тийм өндөр хөгжилтэй шинжлэхэн өндөр хөгжсөн орнуудад 4-5 доктор хамгаалаад тэндээ ажиллаж байгаа залуучууд байна. Энэ юу хэлж нөхөр Монгол Улсын их сургуулийн физикийн сургуулийн сургалт бол тийм дэлхийн түвшинд очсон байна гэдгийг харуулж байгаа. Сургуультанд тэгж очсон учраас залуучууд нь дэлхийн түвшинд өрсөлдөж байна. Тэг жишээлбэл Америк нэгдсэн улсын хамгийн анхны цөмийн зэвсэг бөмбөг хийжсэн Лос Алмсын цөмийн судалгааны төвд манай ангийн яг миний ангийн хүүхэд жишээлбэл доктор хийж байна. Америкийн Фурдогийн сургуульд доктор хамгаалаад ажиллаж байна. Канадын одоо Маккелиг сургуульд доктор хамгаалаад ажиллаж байна. Дубнад ажиллаж байна. Ажилласан, хамгаалсан, Нидерландд хамгаалсан. Зөвхөн одоо 40-50 жил ингээд хөгжихэд нэг л жил төгссөн хүүхдүүд л ийм өндөр түвшинд байна гэдэг бол цөмийн Монгол Улсын физикийн салбараас сургалт судалгаа ямар өндөр түвшинд байгааг вэ гэдгийг л харуулж байгаа. Нэг талаас нөгөө талаас энэ юуг харуулж байгаа вөхөр зэрэг дэлхий дээр одоо үндсэн улс орнуудын үндсэн хуулиуд нь өөр байж болно. Бас зарим хуулиуд нь ч өөр байж болно. Харин дэлхий дээр ганцхан физик байдаг. Физикийн хууль ганц байдаг. Цөмийн технологи хэрэглэх хяндаг газар нь хүртэл олуулсан атомын энерги гэхэд одоо хөгжмөр бол нэг л айзмаар ажилдаг энэ салбар бол цөмийн технологийн салбар юм аа. Тэ? Гэдгийг бас хэлж. Өөрөөр хэлбэл Монголд физикийг мундаг сурах, Америкт сурах эцтэй адилхан. Яг гэвэл физикийн хууль бол нэг л байна. Босод одоо хууль дүрмэд өөр байж болно л доо. Тэгэхээр энэ одоо энүүгээр би юуг дамжуулж хэлэх чинь гэхээр манай салбарын Монголын мэрэгжилтнүүд өндөр түвшинд бэлтгэгдсэн. Бид нар ажиллаж байгаа энэ орчныг бол бид хинхаас гадна олон улсын атом энерги агентлагийн зүгээс бидний ажлыг хиндэг юм аа. Өдөр болгон шалгадаг юм аа. Ингээд манай салбарыг 2013 онд өндөр түвшинд одоо жишээ 92% гүйцэтгэлтэй 9 сарын байдлаар онд дуусахад ямар болох вэ? Ингэж үнэлсэн нь өнөөдөр 50 жилийн хугацаанд ажиллаж байгаа бид нар зөвхөн өнөөдөр ажиллаж байгаа бидний хүч байхаас гадна өнгөрсөн хугацаанд ажиллаж исэн мундаг тэр физикчид ажиллаж исэн хүмүүсийн хүчээ л гэж хэлхийг хүсэж байгаа. Бас бусад салбар цөмийн технологи нэвтрүүлж ажиллаж байгаа тэр хүмүүсийн хүч хөдөлмөрөө гэж хэлхийг хүсэж байгаа юм л. Энэ дэлхийд гарчихсан тэр Америкт, Канадад тэр Дубнад байгаа энэ толгойтой физикчд байж та цөмийн. Эднэрийн энэ одоо тархинд байгаа мэдлэг чадварыг бид бас өөрснөө хэрэглэмээр ашигламаар санагдах юм. Тийм ээ. Яг одоо бахархлаа тэнд ажиллаж байгаа сайхан байна. Өөр улс орнууд тэр хөгжсөн улс орнууд ашиглаад тэднээс хэрэгтэй байна гэдэг ингээд ажилуулад байна шүү дээ. Тэгээ бид нар тэр хүмүүсээ энд ажиллуулах гэхээр энд ажиллах тийм зах зээл гэдэг юм уу талбар нь байхгүй дэ байна уу? Аль эсвэл одоо ямар нэгэн өөр саад бэрхшээл байгаа. Яг уу ер нь бол нэг 40 хүртлээ тэгээд олон улсын байгууллагад ажиллаж байгаа л тэгээд нутглуугаа ирдэг тийм жишгүүд байна л да. Манай жишээлбэл манай лаборатори эрхлэгч орлох гэдэг мундаг хүн байна. Энэ дэлхийн маш олон газар очиж хяналтгийг явж ирсэн. Өөрөөр хэлбэл Дубнад ажиллаж ирсэн мундаг залуучууд манай зөндөө ажиллаж байна. Дахиад тэр залуучууд ирэхээр одоо эхнээс нь ирж байна, тий? Зүгээр ингээ харахад ингээ дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн энэ мундаг залуучуудыг Монголд ажиллуулахд бол яг өнөөдрийн байдлаар Монгол залуучуудыг үнэлэх одоо хөдөлмөрийн үнэлэмж нь их муу байна уу да гэж бас харддаг. Яг үнэхээр Монголд сэтгэлтэйдээ л ажиллаж байгаа болохоос биш цалин одоо нэг цалин гэсэн нөгөө цалин хооронд л амьдарч байна шүү дээ. Болдог бол одоо ийм чухал салбарын хүмүүсийн цалин одоо тусгай одоо ТЗ-гийн тусгай одоо шаталтай болох ёстой гэдэг дээр бас ярилцж байгаа хүмүүс санал солилцож байгаа юмуд бол бий. Өөрөөр хэлбэл ганцхан цөм биш. Ер нь зүгээр дэлхийд хүлээн зөвшөөрсөн залуучууд зөвгөн өөр хөтөлбөрөөр Монгол хөрөөд ирэхэд бид яаж хүлээж авах юм бэ? Яаж салинжуулах юм гэдэг. Яг хувийн салбарт бол мэдээж одоо 2-3 саяар 4-5 саяар цалин авч байгаа залуучууд бол байна. Төрд ажиллавал яах юм бэ гэдэг бас тусгай бодлого байх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тийм шүү. Яг үнэхээр өнгөрсөн хугацаанд одоо ч манайд ч хамгийн алдартай гэдэг юм мөнгөтэй хүмүүс гэхэр чинь урлагийн холцууд улсууд байна л да. Дуучид гэдэг юм уу, бөхчүүд гэдэг юм уу, спортын гэдэг юм уу тийм ээ. Яг инженерүүдээ бас үнэлж чадахгүй байна.
Нацаг нэм сая яг бор зүрхээр гэдэг юм өөрөө одоо тэр зүрх сэтгэлтэй del тийм жаах юм зохион бүтээгээд яалаа. Тэгээ засгийн газар яг шинжлэлийн засгийн газар бас арай өөр нүдээр одоо харж эхэлнэ гэд ерөнхий сайд хэлсэн. Инженерүүдээ бид нар дэмжих хэрэгтэй байна. Инженерийн ухааныг тэргүүнд тавих хэрэгтэй байна. Ерөөсөө инженерээ дэмжиж байгаа улс орн хөгжих юм байна гэж тийм ээ. Урд тастай. Тэгээд тэр чиглэл рүү явах нь л дээ тийм ээ. Ер нь бол одоо бид бол мэдээж урлагийн хүмүүсээ дэмжих ёстой тий. Одоо юу гэдгийг спортын тий шуунда барьцаа залуучуудыг дэмжих бодлого гаргаж одоо өндөр амжилт гаргах юм бол техник нэгэд төрөөс бодлогод өвж байна. Урлагийнхнээгээ бас дэмжиж байна. Энэ сайн зүйл. Гэтэ энэ сайн зүйлийг дахин одоо өргөжүүлээд одоо физикч одоо суур шинжлэх ухаанаар амжилт гаргаж байгаа залуучууд Монголдо эдээч тогтох тийм орчныг бий болгохын тулд доруу өрнөд одоо засгийн бодлого явах хэвээр. Энэ дээр бол бид саналуудаа өгж байгаа. А жишээлбэл саяын нацаг нэмийг чагнадаг бол бас шинжлэлийн засгийн газрын зүгээс энэ чиглэлд бас анхаарч эхэлж байгаа бас сайн эхлэл байна гэж харж байгаа. Яг урдны засгийн газрууд ч гэсэн бас зөвгөө өрмөргээд бас хөтөлбөрүүд хийж исэн тэр маань илүү сайжирч байгаа. Одоо хоошд илүү сайн болох болов гэж найдаж байна. Дэлхийн шилдэг их сургуульд инженер, технологи, байгаль ухааны чиглэлээс суралцж байгаа оюутнуудыг бас төр дэмжинэ гэсэн бас нэг юм байгаа тийм ээ. Энэ бол одоо жишээлбэл манай боловсрол сонирхол шинжилгээ ухааны яамны сайд Лууган Төмөргөн одоо санаачилж хэрэгжүүлж байгаа бас сайн ажил шүү дээ. Ялангуяа энэ суур шинжилгээ ухаан тий одоо нар илүү сайн хүмүүс бол бусад аль салбарт амжилт болд юм байна л да. Гэтэл зүгээр өөр нэг юмар одоо юу гэдгийг өөр нэг юмар сайн хөвгт физикээр дахиад одоо юу гэдэг нэг сурах насны өнгөрсөн 25-аас хойш бол физикээр яваад амжилт олох нь хэцүү байдаг юм шиг. Тэгсэн гэтэл физикээр амжилт олчихсон сайн хөвгтүүд үргэлжлүүлээд өөр аль салбар руу эдийн засаг одоо тий аль салбар руу ороо явахад их амар амжилт олдог тийм жишээ байх шиг байна гэж анзаардаг. Нийгэмдэр ч сайн ингээд зүгээр анзаараа харахад одоо жишээлбэл одоо хотын мэр Батбайлгоо физикч хүн байна. Ерөнхий сайд өөрөө физикч хүн тий. Юмыг ингээд тийм углуураар хардаг тийм чанар байна уу да гэж анзаарагдаад бас юмыг ингээд нөгөө суураар нь тийм ээ олж хардаг тийм чанаруудыг энэ нөгөө байгалийн шинжилгээ ухаан их өгд юм байна. Тэгэхээр яг хөө мэдээж нөгөө шинжилгээ ухаануудыг муу гэж байгаа биш. Тэгэхээр энэ чиглэлээр хүүхдүүдэд багад нь хөгжүүлээд мэдээж монгол хэлээ сайн болгоод бусад руу явуулах юм бол Монголын хөгжил илүү хурдтай болох юм байна. Юмны логик тестарыг илүү сайн болж чаддаг болох юм байна гэдэг тал дээрс анхаарамаар юм байна л бодож байгаа. Өөрөө физикийн хувьд ч бас тэгж бодож байгаа. Амьдрал дээр ч тэгж анзаарч байгаа бол сая манай нэг найз нэг газар доктор хамгаалаад ирсэн. Физикийн биш чиглэлээр. Тэгээд одоо хэлж байгаа байхгүй. Та одоо физикээр доктор хамгаалаач гэхээр би яаж чадах вэ гэж. Манай энэ физик залуу танай салбараар доктор хамгаалж чадахгүй. Чадна ш наач физикч хүн учраас гэж хэлж байгаа бол ингээл амьдрал дээр байгаа ярьж ш. Ингээ утгаар энэ чиглэлд их анхаарах хэрэгтэй байна л гэж. Хүүхдүүд бол ирээдүй тийм ээ. Тэгээд өнөөдөр сургуульд юу зааж чинь жишээ нь одоо физик хичээл гэхээр одоо зөвхөн нэг номноос онлын үзэл ингээд явчих нэг өөр. Физикч бол бас олон туршилтууд хэрэгтэй. Нөгөө лаборатори энэ төр нь дэлхийн хүүхдүүд ямар орчинд физик хичээлийг үзэж ийн гэдгийг бүрдүүлэх тэр чиглэл рүү ер нь бид нар явахгүй болохгүй. Өчигдөр их хурлын дарга олон нийтийн телевизээр ярьж ин л л дээ. Тэгээд тийм чиглэл рүү анхаарахгүй бол бас энэ физиктэй одоо монгол хүн толгойн сайн гэдээ бас яг л орчин үетэйгээ хөл нийлүүлж явахгүй бол бас тэр материаллыг бааз нь чухал байна да тий. Одоо тэгэл их одоо физикийн ийм чиглэл лабораториудыг дунд сургуулиудад энэ лабораторийн чадварыг сайжруулах чиглэлээр одоо боловсролын амнаас нэлээд олон ажлууд хийж байгаа юм байлаа. Тэр их сайн ажил болж байгаа юм байлаа. Яах вэ гэхээр зэрэг одоо физик чинь өөр юм загварчлаад ингээд хардаг тийм шинжилгээ ухаан шүү дээ. Ямар байж болох уу, ямар байгаа юм, нөхцөл нь юу юм гэдэг. Энийг одоо энэ чиглэл лаборатори хөгжүүлэхээр ажиллаад энэ дунд сургуулийн лабораторийг чадварчуулж байгаа нь бол их сайн эхлэл. Одоо энэ сайн өргөжил байх ёстой гэж бодож байгаа. Сонирхолтой хэлэхэд энэ жил жишээлбэл дээрээс нь улсын физикийн холбоод одоо 10 жилийн хүүхдүүдэд дунд явдаг, аймаг болгон жил болгон ээлжилж явдаг. Энэ жил бол Улс аймагт зохион байгуулагдаж байгаа. Тэгээ яг хоо жишээлбэл 95 онд ус төгсөн залуучууд юу гэж санаачилж байгаа вэхээр одоо саяхан хэлдэг нэг шуунда бэртэ салуу итгэдэг шигээ бид нэр ингээд
энэ олимпиаданд төрүүлсэн хүүхдийг сая төгрөгийн шагнаа гэж санаачлах гаргаж байгаа юм л та. Энийг сайн санаачлах. Яг гих мэтчлэн ингээд нийгмийн нөгөө төлөөлөлтийн санаачлах их чухал. Мэдээж төр бол мэдээж ажиллах ёстой. Тэр сайн санаануудыг бол нийгмийн төлөөлөлд илүү сайн дэмжиж оошоогоод явах юм бол их сайн үр дүн хүрэх юм байна гэж анзаарсан. Тэгэхээр одоо жишээлбэл тэр шагналыг хүүхдэд нь өгөхөөс гадна одоо багшд нь давхар ингээд шагнал өгье. Тэгэх юм бол хүүхдийг бэлтгэх багшийн одоо өөрийнх нь чадамж сайжрна гэл ингээл өөрийнх нь нөгөө сонирхолыг бий болгох. Ер нь тэгээд аливаа зүйлийг их сонирхол төрүүлэх нь л тийм ирэмжил бий болгох тэр чиглэлийг сайн явах хэрэгтэй мэлээ. Эргээд ярихад Монгол Улсын сургуулийн цөмийн судалгааны төв одоо голомт нь болж ш тийм мэрэгжилтэн бэлтгэх яг энэ төвийн мэн одоо тоног төхөөрөмж гэдэг юм уу тийм ээ. Одоо тэр материалыг бааз нь ямар шүү төвшөнд байна вэ? Яг хоо энэ төвийн материалыг баазууд бол одоо мэдээж шинжилгээний судалгааны төвшөнд бол одоо болж байгаа боловч илүү сайжруулах шаардлагууд бол байгаа. Дээрээс нь бол энэний хүрээг өргөжүүлэх одоо жишээлбэл цөмийн судалгааны хүрээлэн болох барих тийм юмнууд бол манай цөмийн бол одоо засрын төвчгөл болтмол цөмийн технологийн талаар төрөөс барих бодлого дээр байж байгаа. Энэ чиглэлээр бас ажиллаж байгаа. Ингээд ирэх юм бол яг бид эндээ ингээд залуучуудаа бэлтэж байгаа. Дахиад дамжуулаад бид Оросын холбооны улс, Хятад улс, Солонгос, Америк одоо Франц гэх мэтийн өндөр хөгжилтэй улсуудад залуучуудаа бас бид нар бодлоготойгоор бэлтэж байна. Жишээлбэл Орос холбооны улсууд жил болгоно 10 залуу одоо манай чиглэлээр бакалавр хамгаалж байна. Жил болгоно торход оны өмнөөс богино хугацаагаар явж байна. Дувнаадах цөмийн шинжилгээний нэгэн институт те. Одоо манай эрдэмтэд физикчд бол доторх хугацаар суугаад эргэж ирж байна. Бүрэн эрх төлөөлөгч нь энд ажиллаж байна. Олон улсын атом энерги агентлагын бүрэн эрх төлөөлөгч нь жишээл бий байх жишээтэй. Ингээд бодлогоор бол энэ хүмүүсээ бэлдэж. Өөрөөр хэлбэл энэ салбарын энэ цөмийн технологи хэрэгжилж байгаа бол энэ хүмүүс нь сайн байх хэрэгтэй. Хэрэгжилж байгаа хүмүүс, нэвтрүүлж байгаа хүмүүс сайн байх хэрэгтэй. Энэ чиглэл бол манай ажлаар нь хамгийн сайн хийгдэж байгаа ажил бол нэгдүгээр хүний нөөцлөлт, хоёрдугаарт бол цацрын хяналтын ажил ийг бол бид нар маш сайн хийж байгаа. Энэ чиглэл бол хүмүүс өндөр үнэлж байгаа юмнууд бол бий. Жишээлбэл тэр ноджил тэр 22 тоглолттой холбоотой хэлэхэд манайхан бүр одоо энэ нөгөө ажлын хэсэг гарахаас манай цөмийн энергийн газрын мэрэгчлэлтэнгүүд одоо дэлхийд зөвшөөрсөн залуучууд байна шүү дээ. Бид нар очиод ингээд энэ ураанаас болоогүй юм байна. Ионжлох цацраас болоогүй юм нэг тогтоосон. Тэгэл одоо санаандгүй нийгмийн юмнууд орж ирээл тэр чинь дахиад ажлын хэсэг байгуулвал ажлын хэсэг те гадна дотны эрдэмтэд лабораториуд тогтоогоод ураанаас болоогүй гэдгийг тогтоочихсон. Тэ ингээд олон улсын атом энергийн мэрэгчлэгүүд энэ ураанаас болоогүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо малд байтгаа хүнд нөлөөлөөгүй юм байна гэдгийг. Тэгээ яг хуу энэ жил бол бид нар яг хөөх зэрэг ерэн дээр хүмүүс одоо жишээлбэл санаанта над руу тэр шарнууд хөөрөө ичээ чин тэр гээл тэглээ тэгээ. Тий сая улс төрийн намуудын дарга нарын уулзалтын дээр нэг жижиг намын дарга тэгж байсан. Тэгэхээр би ганц зүйл хэлж болно гэсэн шар нунтах байдаг ба. Зүгээр энэ дахиад албаасаар энд одоо хариулт өгөхөд шар нунтах байдгаа шороо иддэг хүн байдгаа илжигч байхгүй. Юу гэж хэлэх чинь гэхээр тийм үү? Зүгээр таарсан болгоны иддэг хүнч байхгүй. Одоо илжиг сарамгчч байхгүй. Тийм учраас ингээд одоо хэлэх өгөөч гэсэн их зөв тий. Бид нар монголчууд нэг талдаа гараад тэр Ганбаатарын хэлдэг үнэн шүү дээ. Нэг талдаа гараад энэ ажлуудаа Монголын хөгжүүлэхин төлөө явъя л тийм үү. Тэгэхээр зэрэг иймэрхүү санаатаа санааг хүнлээ ингэж яадаг асуудал ер нь зогсоох хэрэгтэй байна да гэж зөвлөмөр байгаа юм л да. Одоо би жишээлбэл төрийн албаны хүн юу гэдгийг өөр одоо байдлаар хэлж болохгүй шүү дээ. Яг л нэг ийм нэг зарим нэг тийм хийрхдэг гэдэг юм уу тийм хүмүүсийн их мэдэмхий зангаас болоод олон түмэн их төрөлдөг юм л та. Зарим нь имж болцсон л тууж явах, онш тавиал, зарим нь зөвхөн пицэгч болцсон л тууж явах юм тийм ээ. Тэгээ ямар ч ойлголтгүй байж ш тэгээд яриад хахаар чи нэг олон түмний санаа сэтгэл ингээл урууж хөрвөл янз бүр болоод уг нь яг өнөөхөндөө бол бид нөгөө нүүрсний баялагтай учраас
ингээд том цахилгаан станцууд өрөөд нэг нүүрсээр нэг 12 жилдээ явъя гэж яах шиг байна. Нүүрсээр экспортлоод. Гэхдээ дэлхийн нийтийн чихандаг юм цаашдаа юу байгаа вэ гэдгийг бас анзаарах л ёстой болж байна л да. Энэ нэг агаарын бохирдол хүлэмжээ гэж ингээд яриад байдаг. Тэр байтга одоо энэ хүлэмжийг хялгаруулж байгаа орнууд одоо бусдаа төлбөр төлөх конвенцээр хүртэл биш үү дээ. Тэгээд бодохоор цаашдаа яалтчгүй бид нар хамгийн үр ашигтай гэдэг юм уу тийм ээ. Тэгээд аюулгүй байдлын сайн хангаж чадах юм бол тэр чинь нөгөө цөмийн станцтай болох, цөмийн эрчим хүчийг ашиглах тэр чиглэл явахаас аргагүй болж харагдаад байгаа юм л да. Тэгэл бах баярлалаа. Ер нь бол энэ нэг том төслүүд эхлэхээр нэг эсэргүүцдэг нэг тийм юмнууд байна. Яг хөө тэ ардчилсан нийгэм юм чинь юм байх л ёстой л. Гэхдээ тэр нь хэмжээс хэтрэхгүй байх хэрэгтэй болов уу гэж анзаардаг. Ухаандаа ингээл төмөр зам ингээл хөндлөлтөй явах тараас тэр нь очиж хөвтчихдэг хүмүүс бай. Төмөр замчин болчдөг. Цөмийн технологийн хэрэглээ ярээ атомын цахилгаан станц ярахаа зэрэг бүгд цөмийн физикч болчдөг. Тусан цахилгаан станц яриад эхлэхээр зэрэг бүгд экологч болчдөг. Ингээд зүгээр миний харж байгаагаар бол жүжигчнээ хийгээл физикчээ хийгээл Монголоо хөгжүүлмээр байгаа. Миний харж байгаагаар нэг хоёр дугаарт бол таны хэлж байгаа үнэ тэр үнэхээр одоо би өөрөө физикч хүнийхээ хувьд утаан дотор гэртээ утаанд тойроо сууж байгаадаа харамсдаг. Яагаад гэвэл энэ цөмийн технологи хэрэглээд утаагүй энэ цахилгааны асуудлыг цөмийн технологиор суурлаад атомын цахилгаан станц хийгээд ингэж байгаа. Тэ? Хүмүүс хэлж Япон яаж нь Япончууд дахиад шинээр атомын цахилгаан барьж байна. Тэд нар Хирошимагийн атомын цахилгаан Хирошимагийн дэлбэрэлтийг үзээд зовлонгийн мэддэг, тэ? Дахиад 90 сая Фукушимаг болсны дараа ч эдгээр атомын цахилгаан станцыг өргөжлүүлэх ажлаа хийсээр л байна. Энэ юу хэлж байгаа нөхөр зэрэг энэ үнэхээр чухал юм байна гэдгийг л харуулж байгаа юм л. Үнэхээр чухал юм байна гэдгийг л харуулж байгаа. Атомын цахилгаан станц бол чухал юм байна. Зүгээр ер нь бол ерөнхий сайдын зүгээс бол тодорхой хугацаагаар хойшлуул гэсэн чиглэл өгсөн. Энэ одоо ерөнхий сайд чинь цөмийн энерги комиссийн дарга шүү дээ. Тэгээд энэ нь бол яг зүгээр судлаа илүү сайн технологи гарах нь хараал гэсэн үг. Тэгээс огт бойл гэсэн үг биш байх гэж ойлгож байгаа. Дээр нь нийгмийн сэтгэл зүйн нөгөө таниулах, мэдүүлэх тийм ээ. Тэр юм ал сайн хэлж өгөхгүй болохоор мэдэхгүй учраас хүмүүс тэр нэг буруу юмнуудад автаад байна шүү дээ тийм ээ. Яг мэдж байгаа газрууд жишээлбэл зарим бүр хөдөө сумуудаас манай сум цахилгаан атомын цахилгаан станцыг тавиад өгөөч ээ. Бид бол мэдж байна гэдэг тэр сум удирдлагууд нь тавьж байгаа сумууд байна. Тэгэхээр зэрэг энэ бүгдэж эсэргүүцээд байна гэж бас ойлгож болохгүй юм байна лээ. Тэгээд эсэргүүцээд байгаа хүмүүсийг бол бид нар би ажил авсны дараа ганц зүйл хэлсэн юм л да. За та бүхэн манай хаалх өдрөлгөн нээлттэй тэ иргэд болон төрийн ус байгууллагууд бид нээлттэй гинтгийн нэг өдөр босч ирээд нээлт хаалгануудад зарлахгүй өдөр болгон нээлттэй хизээч үж асуусан бид нээлттэй л гэж хэлсэн. Яг хөө тэгээд эрдгүүм юмнууд бол бий. Гэтэ яг хөө тэглээгээд бид төр ажлыг хийх л ёстой. Ажил тийм зовлон гоншгох гэж энэ ажлыг аваагүй тийм үү? Одоо ард нь гарч илүү сайн Монголд хэрэгтэй зүйл хийх гэж л энэ төрийн албаагч хангар өргөлөө шүү дээ. Төр тэмнэхээ төлөөгээл тийм ээ. Тайшрын усан цахилгаан станцыг анх барьж байхад энэ завхан голыг үгүй үйлээ цөлжүүлээд алаа илаа гээл бүгдээрээ л яаж ирсэн л да. Тэгсэн чинь одоо нөгөө цахилгаан станцын санан дүүрээ ТV ажиллаа, цахилгаан эрчим хүч нь гараад тэр явд нуур тогтоод бүр загас махстай болоод мал унттай устай болоод ирсэн хүмүүс чив чимээгүй. Тэгээд нөгөө заримдаа нөгөө нэг итерхийх сайхан юм бодсон хэрнээ их муу хортой зүйл улс орны гэдэг юм уу нийтийн эрх ашигт яасан зүйл гаргачих тохиолдол хүмүүст их байдаг юм шиг байна л да. Итерхий хувьсгалж уу гэдэг юм уу эх оронч дүүр эсгэж байгаа улсуудыг зарим нь харахаар тэгэхээр тийм хүмүүс л уг нь бага байгаасаа гэж бодоод байгаа зүгээр. Яг үнэхээр зүгээр яг үжил бодлынхоо төлөө тэргийг илэрхийлэх зүйл байх л та. Гэхдээ хамаагүй их тийм чи их улс орны хортол байдаг юм шүү дээ. Яг та тэгээд савлал. Энэ ажил хийж байгаа хүмүүс ойлгуулж чадахгүй байгаа юмнууд бол бий. Тэрнлүүгээл хүнээс муу хахаас илүү бид энэ салбараа ойлгуулж чадахгүй, бид энэ дэвшлийг ойлгуулж чадахгүй байна гэж бодож өөрснөө л сайн ажиллах хэрэгтэй. Үнэхээр сайн ажиллаад үнэхээр сайн зүйлийг хийж ивэл өссөн өсөдөр тайшрын цахилгаан станц гэдэг шиг дагах л болно гэж боддог шүү дээ. Зүгээр яг Монгол хүн бол үнэхээр бүгд их орончтой. Эх орончтой энэ сэтгэлгээгээр тоглодог тийм механизм бий болчихгүй гэдгээс
болгоомжилж байгаа. Би хүртэл хэлд та эх орон ярьж бол би ч бас эх орон чинь хүүхдээ. Манай буурлаа бол 23 мянган толгой мал тоолуулж исэн. Форон Тодом гэдэг хүн байна. Тэр хүний малыг тэ бэрэн штэ. Одоо форонтод тэр үуч нэг хон нэг одоо янчааны үнэтэй байхад 10,000 хон мал одоо 1,000 мал туулж авч өгжсэн ийм удамтай айлын хүүхдүүд хүнээс муу хахаас илүү бид энэ салбараа ойлгуулж чадахгүй, бид энэ дэвшлийг ойлгуулж чадахгүй байна гэж бодож өөрснөө л сайн ажиллах хэрэгтэй. Үнэхээр сайн ажиллаад үнэхээр сайн зүйлийг хийж ивэл өссөн өсөдөр тайшин цахилгаан станц гэдэг шиг дагах л болно гэж боддог шүү дээ. Зүгээр яг хуу Монгол хүн бол үнэхээр бүгд эх орончд. Эх орончдын энэ сэтгэлгээгээр тоглодог тийм механизм бий болчихгүй гэдгээс болгоомжилж байгаа. Би хүртэл хэлд та эх орон ярьж бол би ч бас эх оронч хүүхдээ. Манай буурлаа бол 23 мянган толгой мал тоолуулж исэн. Форон Тодом гэдэг хүн байна. Тэр хүний малыг тэ бэрэн штэ. Одоо форонтод тэр үуч нэг хон нэг одоо янчааны үнэтэй байхад 10,000 хон мал одоо 1,000 мал туулж авч өгжсэн ийм удамтай айлын хүүхд учраас яавч би эх орноо зарчих тийм сэтгэл надад байхгүй. Тийм учраас энэ дээр бол эргэлзэхгүй итгэж болно. Үнэхээр энэ төрлийн ажлыг аваад суухаар хой талд нь гарын сурахт ийм Монголд хэрэгтэй мөгүй мэдээж хуулийн хилцээр ороо гарч ирсний дараа ч хууль нь нийцэж байгаа боловч энэ Монголд хэрэгтэй мөгүй мүү гэдэг бодол тээжил гарын сурдаг болдго юм байлээ л дээ. Яг хуу бусад бүх залуучууд бас тэгдэг л байх. Ингэж бодож байгаа учраас энэ бүх ажлууд Монголын төлөө тэ байна л гэж боддог. Ажилтдаг шүү дээ. Их баярлалаа. Тэгээ их сайхан үг байна. Үнэхээр хүн болгон л эх орон нутаг усаал удажл байгаа л та. Тэгээд бүгдээрээ харин хамгийн гол нь асуудлаа их зөв ойлголцож нэг талдаа л гарч чадах юм бол улсаар илүү хурдан хөгжих хүчтэй байх тийм. Тэгээд бид тэр ярилцах хугацаа өндөрлж байна тийм. Ойрын гэдэг юм одоо энэ оны төлөвлөгөө танай газрын тухайд юу байна? Ерөөсөө цөм энергийн газар чинь шин төлөвлөгөө гэхээс илүү шин дэвшилтэт технологиг нэвтрүүлэх ажлаа сайн хийх ёстой. Дээрээс нь энэ засгийн хяналтын ажлаа илүү сайн болгох ёстой. Ойрын үед хийх ажил бол засгийн газрын мөрөн хөтөлбөрт байгаа. Одоо хоёр заалт байгаа засгийн газар мөрөн хөтөлбөрт. Нэгдүгээрт нь хог хаягдлыг Монгол улсад оруулж ирэхгүй гэсэн заалт байгаа. Энийг бол хууль болгох ёстой. Нөгөөх нь бол стратеги орд газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулан тэн дунд уран орд газрыг гэж байгаа. Энэ ажлыг бид ойрын үед хийн. Энтэй холбоотой уран олборлоготой энтэй холбоотой дүрм журмуудыг бид нар боловсруулж гаргаж байна. Хуулийн мэдээж илүү сайн боловсруулах чиглэлд ажиллаж байна. Бас дээрэс нэг нь хэлэхэд бол энэ лицензтэй холбоотой их асуудлууд яригдах юм байна. Манад анх одоо 165 лиценз ирсэн. Одоо нэг 60 орчим 70 орчим лиценз байна. Буцааж өгсөөр байтал лиценз одоо ирсэн нэг лиценз өгөөгүй. Зүгээр өгөх асуудал нь бол манайхаар дамжаад тэгээд тагнуулаа санал аваад үндсэн аюулгүй зөвлөлөөр ороод хилцэгтээд ингэж тэг нэг хүнээс хамааралгүй байдаг юм аа. Тэгэхээр зэрэг энэ тал руу ч гэсэн нэг санаа зовхгүй байж болно гэдгийг л бас хэлмээр. Эцэстээ зүгээр энэ цөмийн технологийн инхийн хэрэглээг бүх салбарт хэрэгжилж байна. Тэг өвчин ангаах тэг эмнэлгийн чиглэлд хөдөө жоохон чиглэлд тийм ээ хүнсний одоо та нар ингээд өдөр болгон уудаг нөгөө Coca-Cola бол босод ундаанууд байна тий. Бүхэл савлгаатай ундаануудыг одоо савлах процессыг хянахтаа цөмийн технологиг хэрэгжилж байна. Жишээлбэл өдөр болгон бид нар онгоцоор нисдэг болсон. Тэгэхэд онгоц цантаад тийм үү шилэн цантах уугүй юу гэдгийг хүртэл агаарт хэр удаан нисэх үү гэдгийг цөмийн технологиор одоо шийдэж байна. Энтэй холбогдуулж хэлэхээр бид алхам тутамдаа цөмийн технологиос хамааралтай амьдарч байгаа учраас эндээс бид зогтож биш энэ технологиг эзэмшиж физиктээр суурилс одоо энэ физик сайн хөгтүүдийг бэлтжиж Монгол улс одоо дэлхийд өрсөлдөх чадвартай ийм улс байна л гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг засгийн газар тавьж байгаа. Тэгэхээр цөмийн технологийн салбарт ч гэсэн бас байдаг юм байл. Энэ онд ангаах ухааны салбарт хэрэгтэй тэр изотопуудыг одоо Монголд байдаг болохоос ахгүйл тийм ээ. Бид өмнө хийх ажил маш их байна. Тэгээ таны санаж бодож байгаа
бүх хүн сайхан биелэх болтугай цөмийн технологийн үржимийг монголчуудад улам илүү их мэдэрч ойлгож тэгээд дэлхийд одоо бас өрсөлдөх хэмжээ рүү одоо бид нэр дөхөж очихын төлөө явъя л гэж бодож чинь тэгээд та бүхэн ажилд амжилт. За их баярлалаа. Эрүүл мэндийн хүсье, сайн сайхан хүсье. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ студи руу ярилцлагын энуудаагийн зочноор Монгол Улсын засгийн газрын тохируулагч Ардлагч цөмийн энергийн газрын дарга Тэгш баяр оролцлоо. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.